Нийслэл Улаанбаатар. Сүүлийн 20 жилд хурдцтай өсөж, эдийн засгийн 3/2-ыг дангаараа бүрдүүлдэг болсон. Хотын дэд бүтэц ачааллаа дийлэхгүй төрч шийдэл нэгсэн асуудлууд улам нэмэгдсэн. Ил харагдах асуудлуудаас гадна хотын ус хангамж илүү том сорилт болж эхэллээ. 2018 онд усны хязгаар хомсдол бид орсон. За яагаад тэгэхээр Улаанбаатар хотын усны нөөц ашиглаж болох боломжит нөөцийн хэмжээ 256 мянган метр куб хоног. Гэтэл бид нар хоногт 300 орчим мянган метр кубыг ашиглаад эхэлсэн. Өшөө том аюултай. Бид 300 мянган метр куб ашиглаж ин гэж ярьж ийсэн боловч бодит байдал дээр хэд байгааг бид ерөөсөө мэдэхгүй байсан. Ус амьдралын эх булаг. Улаанбаатар хот жилдээ 55-аас 70 сая шометр усыг туулгалын дагуух 7 их үүсвэрээс олборлон ашигладаг. 2000-ад оноос орон сууц зам талбайн дэд бүтцийн бүтээн байгуулалтууд идэвхжиж, усны эрэлт жилээс жилд нэмэгдсээр хотын ирээдүг ус хангамжийн шин шийдэлгүйгээр төлөвлөх боломжгүй нь улам тодорхой болов. Одоо байгаа нөөц чинь хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүй нөхцөл байдалд орох эрсдэлтэй юм байна гэж 10 гаруй жилийн өмнө бас дүгнсэн байгаа бодит нөөцөөрөө бол эдийн засгийн хөгжил бага дунд хөгжилтэй өсрөнгөө хөгжилтэй гэх юм уу 3 хувилбараар тооцоод үзэх юм бол дундаж хувилбараар нь 2030 он гэхэд л одоо байгаа нөөцөөрөө хангаж чадхаа байх нэ гэсэн дүгнэлт гарч байна. За хэрэг энийг хурдтай эдийн засгийн хөгжил нь хурдтай явах юм бол 2025 онд энэ нөөцөөс өөрөө хангаж дийлэхгүй болох нэ гэдгийг тогтоосон байгаа байхгүй юу? 2014 оны 12 дугаар сарын 10 Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац Монгол улсыг компакт гэрээ дахин хэрэгжүүлэх боломжит орноор шалгарууллаа. 2 дахь удаага компакт гэрээгээр буцалтгүй тусламж авах энэ боломж Азийн орнуудаас зөвхөн Монгол улсад олдсон юм. Шинэ компакт гэрээний чиглэлийг тодорхойлох хамтын ажиллагаач удахгүй эхэллээ. So one of the main analysis that MCC does Аливаа улс орон хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй болох үед мянганы сорилтын корпорацийн хийдэг судалгааны нэг нь тухайн орны эдийн засгийн өсөлтөд хамгийн их саад болж өгч зүйлсийг тодорхойлох явдал юм. Улаанбаатар хот улсынхаа эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч нь болохыг судалгааны үр дүн харуулсан. Харин өсөлтөөс хойш татчгүй нэг гол хүчин зүйл нь үйлдвэрлэл болон иргэдийн хэрэглээний ус хангамж хангалтгүй байсан явдал байв. Энэ наривчлсан судалгааны үр дүнд мянганы сорилтын корпорац Монгол улсын засгийн газартай хамтран ажиллаж нийслэл тулгарч буй ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ, хөрөнгө оруулалтыг тодорхойлох нь эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой болох нь илэрхий болсон. Хүн ам эдийн засгийн хурдцтай өсөлтийг гүйцэх, ус хангамжийн найдвартай их үүсвэрийг бий болгох, томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалт болон салбарын чадварыг бэхжүүлж тогтвортой байдлыг урт хугацаанд хангах цогц хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх стратегийн чухал хөрөнгө оруулалтыг хийхээр хоёр улсын засгийн газар шийдвэрлэв. 2018 онд усны компакт гэрээг байгуулж Монгол улсын усны салбарт түүхэн бүтээн байгуулалтуудыг эхлүүлсэн түүхтэй. 5 жилийн хугацаанд хэрэгжих усны компакт хөтөлбөрийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 462 сая $. 2021 оны 3 дугаар сарын 31 энэ өдрөөс усны компакт хүчин төгөлдөр болж хөтөлбөр хэрэгжүүлэх 5 жилийн хугацаа тоологдож эхэлсэн билээ. Усны компактын хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том шинэ үүсвэрийг байгуулах,
Монгол улсад анх удаага хаягдл улсыг дахин боловсруулж, үйлдвэрлэлийн салбарт ашиглах дэд бүтцийг бий болгох, усны салбарын институцийн болон хүний нөөцийн чадварыг бэхжүүлж, эрх зүйн орчныг сайжруулан, компактын үр өгөөжийг урт хугацаанд тогтвортой хадгалах, зөөлөн дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх хоорондоо нягт уялдаатай 3 том төслийг хэрэгжүүлсэн юм. Мянганы сорилтын 2 дугаар компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх эдгээр төслүүдийн эхнийх нь ус хангамжийн баруун их үүсвэрийг шинээр байгуулах төсөл. Шинэ их үүсвэрийг хотын баруун талын буюу Туулголын доод их үүсвэрийн талбай дахь усны ордуудыг түшиглэн байгуулахаар боллоо. Ус хангамжийн баруун их үүсвэрийг шинээр байгуулах төслөл ерөөсөө Улаанбаатар хотын ус хангамжийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой ийм төсөл байгаа. Нилээд дээр үеэс 30-40 жилийн өмнөөс гэхэд бол манай энэ баруун их үүсвэрийг байгуулсан биокомбинат шүүн фабрикийн хавцаа бол газрын дарах усны баялаг ариун нөөц байна гэдгийг бол эрдэмтэд судлаачд бол судлан тогтоосон байдаг. За энэ баялаг ариун нөөцийг бол мэдээж эдийн засгийн эргэлтэнд оруулж баялаг бүтээх процесс үйл явцын нэг болгох нь бол манай орны хувьд, нийслэл хотын хувьд маш чухал. Монгол Улсын засгийн газар болон мянганы сорилтын корпорац нь төслийг хэрэгжүүлэх боломжтой эсхийг тодорхойлох судалгааг техник, санхүү, нийгэм, байгаль орчны талаас наривчлан судалсан. Бид үүнийг Улаанбаатар хотын иргэдийн усан хангамжийг эх 50 жилийн хугацаанд тогтвортой хангах хамгийн бодиттой шийдэл гэж үзсэн. Төслийн эхний шат баруун их үүсвэрийн усны нөөцийг тогтоож, байгаль орчны нөлөөлөл, эдийн засгийн үр ашгийг наривчилсан судалгаанд суурилсан техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулах ажлыг Америкийн нэгдсэн улсын Ecom компани, Монгол улсын Prestige Engineering компанитай хамтран гүйцэтгэсэн юм. $2017 онд хийгдсэн Ecom компани гидрогеолог, геофизик, газрын доорх усны өргөмжлөх шахал туршилтын энэ судалгаан дээр үндэслээд одоо мянганы сорилтын корпорац хөрөнгө оруулалтынхаа шийдвэрийг гаргасан гэж хэлж болно. Энэ дээд их үүсвэртэй холбоотой энэ шийдвэрүүд маань эдийн засгийн хувьд боломжгүй байгаль орчны нөлөөлөл, сөрөг нөлөөлөл их гэсэн ийм тооцоо дүгнэлт гарсан учраас доогоод их үүсвэр буюу одоо бидний хэрэгжүүлээд байгаа баруун их үүсвэр шилжүүл илүү үр дүнтэй юм байна гэсэн ийм дүгнэлт гарсан. Ус хангамжийн баруун их үүсвэрийг шинээр байгуулах төсөлд шувуу фабрик, биокомбинатын ордуудаас ус олборлох гүний 30 худаг болон дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн цогц байгууламж, мөн олборлсон усыг үйлдвэрт нийлүүлэх, үйлдвэрээс цэвэршүүлсэн усыг төвийн шугам дамжуулах, нийт 55 км шугам хоолойг суйрлуулах бүтээн байгуулалтууд багтана. Эдгээр байгууламжийг олон улсын жишгт нийцүүлэн барьж байгуулах гүйцэтгэгчдийг олон улсын нээлттэй тендерийг зарлан сонгон шалгаруулах нь Монголын мянганы сорилтын сангийн хамгийн чухал даалгавруудын нэг байсан гэж хэлж болно. Баруун их үүсвэрийг шинээр байгуулах төслийн хувьд бол 2 үндсэн ажлын гэрээтэй, за 1 зөвлөх үйлчлэгээний гэрээтэйгээр гэрээний багцыг төлөвлөсөн. За үүн дээр нэмээд мэдээж бол физикийн инженерийн үүргийг гүйцэтгэх, за хөтөлбөрийн хяналт менежментийн зөвлөх гэдэг ингээд нийтдээ үндсэн одоо том 4 одоо гэрээтэйгээр бид нар энэ үйл ажиллагааг бол хэрэгжүүлсэн байгаа. Зураг төслийн одоо гүйцэтгэгчийн хувьд бол бид нар 2019 онд олон улсын тендер шалгаруулж 2019 оны 4-р сард Америкийн нэгдсэн улсын Ecom компанитай баруун их үүсвэрийг шинээр байгуулах төслийн одоо зураг төсөл наривчилсан судалгааг хийж гүйцэтгэх ийм одоо гэрээ байгуулсан байна. За Ecom компанитай хамтраад дотоодын Prestige зөвлөх компани баруун их үүсвэрийг шинээр байгуулах төслийн зураг төсөл бүх наривчилсан судалгааг олон улсын болон одоо дотоодын дүрм журам стандартад нийцүүлээд боловсруулсан. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг бүтээн байгуулах, нэгдсэн удирдлагын SCADA систем суйрлуулах ажлыг Туркийн MAPA Group, харин шинэ ордуудаас ус олборлох, гүний худгуудыг барьж байгуулах, түүхий болон цэвэршүүлсэн ус дамжуулах, хос шугам хоолой суйрлуулах ажлыг Израилийн
Бараан групп гүйцэтгэхээр шалгарсан байна. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга ухсралт 2021 оны 8 дугаар сард гүний худгийн өрөмдлөг шугам хоолойг суйрлуулах ажил 2022 оны 7 дугаар сард эхлэж их бүтээн байгуулалтын ажил сонгон хайрхан уулын бэл туул голын бэлчирт өрнөв. Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны өмнөөс өнөөдөр би та бүхэнтэй хамт байж 93 сая $, өртөг бүхий ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажил эхэлж байгааг тэмдэглэхдээ маш таатай байна. Баруун их усүрийн хамгийн том байгууламж болох ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлж сонгон хайрхан уулын зүүн бэлд үйлдвэрийн шавыг тавилаа. Сонгон хайрхан уулын хоримод сонгосон бас нэг шалтгаан бол Улаанбаатар хотын одоо 1-р хорлолын төвшин үйлдвэрийн өндөржилтийн төвшин бол 30 метрийн зөрүүтэй. Энэ үйлдвэр бол 30 метрийн өндөрт байрлаж байгаа гэсэн үг. Тэгэхээр тодорхой хэмжээгээр өөрийн урсгалаар усыг сүлжээнд нийлүүлэх бололцоо бүрдэж байгаа. Дээр нь бас биокомбинат шугам фабрикийн 2 их үүсвэртэйгээ ойрхон учраас хамгийн боломжтой газар нь бол одоо яг сонгон хайрхан уулын энэ зүүн хойдлын хоримод байгаа. Газар шорооны ажил яг эхлэх үед бол яг энэ үйлдвэр барьж байгаа газар маань маш их хэмжээний хадтай ийм орчин таарсан. За ингээд манай гүйцэтгэгчийн зүгээс болохоор заавал тэсэлгээ хийж бид нар доошоо 15-аас 20 метрийн ийм ухалгууд хийх шаардлагатай болсон. Тэгээ бид нар тэсэлгээ хийх бас боломжийг судалсан боловч яг нөгөө суурьшдын бүстэй ойрхон дээр нь тахлагтай уул учраас энэ тэсэлгээ хийх боломж байгаагүй. Ингээд бид нар 6 сарын турш ерөөсөө хүнд машин механизмын хүчээр 6 сар одоо газар шорооны ажлыг хийж гүйцэтгсэн байна. Цэвэршүүлсэн ус хадгалах 18,000 куб метр багтаамжтай усан сан яг энэ хадан дунд тээгдэр байсан. Үйлдвэрийн барилга ухсралтад Туркээс нийт 350, дотоодын компаниудын 500 гаруй хүн ажилласан тооцоо бий. Шахуу хуваарьт гүйцэтгэлийн дүнд 2023 оны эцгэхэд үйлдвэрийн үндсэн 5 байгууламжийн бетон цутгалтыг бүрэн хийж дуусгасан байна. Усны компактын бүтээн байгуулалтуудыг олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо FIDIC-ийн гэрээний нөхцлөөр хэрэгжүүлсэн юм. Улс орон бүр өөрийн гэсэн барилгын хуультай ч олон улсын төслүүдийг FIDIC-ийн тусгай гэрээний нөхцөлийн дагуу хэрэгжүүлдэг. Бидний аз болоход FIDIC-ийн асар туршлагатай Туркийн компанитай ажиллах боломж олдсон. Хүн хүчний тухайд 2021 онд 100% Монгол хүмүүстэй ажилласан. 2022 он гарахад барилга байгууламжийн онцгой нөхцөл шаардлага улмаас хэв хашмал, каркаснаас эхлээд механикийн талаас ч, цахилгааны талаас ч нэрийн мэрэгжлийн хүмүүсийг авчирсан. Бид маш олон дотоодын компанитай хамтарсан. Жишээ нь төсөл эхэлж байхад хад чулууг бутлах зэрэг газар шорооны ажил дээр орсон туслан гүйцэтгэгч байна. Тэр ажил дуусмагц шугам хоолой дээр, тэр дундаа цэвэршүүлсэн ус дамжуулах хоолойн дээр мөн ажилчдын угсармал сууц барих гэх мэт ажлууд дээр олон дотоодын туслан гүйцэтгэгчтэй ажилласан. За тэгээ нийтдээ 230,000 метр куб орчим газар шорооны ажил барилгын талбай дээр хийгдсэн байна. 35,000 орчим куб метр бетон, за 5,500 тонн арматурыг хэрэглэсэн байна. Барилгын ажилдаа нийтдээ 650 гаруй хүн хүч, за 150 гаруй машин механизм, тооны төхөөрөмж ажилласан. Гүний худгуудын барилга ухсралт, шугам хоолой суйрлуулах Израилийн Бараан группийн туслан гүйцэтгэгчээр дотоодын 8, мөн Туркийн 2 компани хамтран ажиллалаа. Энэ үеэс төслийн 3 талбайд нэгэн зэрэг бүтээн байгуулалтын ажил тасралтгүй үргэлжиллээ.
Энд нэг том сорилт байсан нь хоёр төслийг нэгэн зэрэг бэлэн болгох. Учир нь үйлдвэрийн гүйцэтгэл нь нөгөө гүйцэтгэгчээс шууд хамааралтай. Ус хүлээн авч байж үйлдвэр ажиллах ёстой. Төслийн хүрээнд нийтдээ ашиглалтын бид нар 30 цоног өргөмжсөн. За энэ 30 цоног бол Америк нэгдсэн улсын AWW 100 гэдэг стандартыг дагаж мөрдсөн. Одоо дэлхийн хамгийн өндөр стандартыг шаардсан ийм худгууд. Америк нэгдсэн улсын Zillion брендийн насосыг суурилсан. Энэ дээр бол одоо маш бага эрчим хүч хэрэгэлдэг өндөр хүчин чадалтай ийм насос байгаа. Ашиглуулын коэффициент маш өндөртэй. Зүгээр эдийн засгийн тооцоо бодоод үзэх юм бол жилдээ энэ 30 насосноос 160 сая төгрөгийн хэмнэлт. За 5 жилийн баталгаат хугацаатай 5 жилийн дотор бол 800 сая төгрөгийн эрчим хүчний хэмнэлт өгөхөр ийм насосуудыг суурилсан. Манай зурцлыг гүйцэтгэсэн Америкийн AECOM компани 100 жилийн үерийн судалгаа хийсэн. Судалгааны хүрээнд манай их усрын хоёр талбай маань өөрт автах өндөр магадлалтай бүс байсан учраас анхнаасаа худгийн барилгын одоо зураг төслийг бид нэр газрын түвшингөөс 1.5-аас 2 метрийн өндөрт байрлахаар анхнаас нь шийдэж өгсөн байгаа. Дал 80 худгийг одоо өрнөтгөхөөр төлөвлөж ирсэн. Гэвч одоо Монгол улсын одоо хууль дүрмийн дагуу газар одоо олголттойгоо холбоотойгоор тийм олон цооногийг одоо өрнөтгөх боломжгүй болоод цооногийнх нь тоог одоо цөөлсөн. Цооногийнх нь өөрийнх нь бүтээмжийг сайжруулах гэсэн юм шийдэл гаргасан. За тэгэхээр бүтээмжийг сайжруулахын тулд яах вэ гэхээр нэгт бол цооногийнх диаметрийг бол өргөсгөөд том цооног болгож байгаа. За энийх юм бол 600 мм-ийн одоо өргөдөлтэй том цооног. Биогийн их усрын худаг маань өөрөө 71 литр секунд, шувууны их усрын худгийн ноцоосны хүчин чадал маань 74 литр секунд. Одоо олборлох хүчин чадалтай. Монголд байхгүй одоо өндөр хүчин чадалтай гүний худгийн ноцоосыг хоёр их усрууд дээр одоо тавьж суурилуулсан байгаа. Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд олон шин технологиудыг нэвтрүүлсэн юм. Жишээлбэл Монголд анх удаа голын голдрлыг өөрчлөхгүйгээр авто болон төмөр замын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр газар доогуур сүүлгээ хийж шугам хоолой суйрлуулах ажлыг гүйцэтгсэн юм. Сүүгчлэлээр хийдэг өргөмжлийн компани Монголд байхгүй байсан учраас бид Манганы сорилтын сандтай хамт гэрээлж энэ технологиг анх 2 жилийн өмнө бид нар оруулсан 2 иж бүрдэл хөрөмж оруулж ирсэн. За энэ хөрөмжийг ашиглаад туулгоол доогуур 8 метрийн гүнд 253 метрийн урттайгаар 1.5 метрийн диаметртэйгээр нийтдээ 4 удаа сүүгчлэл хийсэн. За төмөр зам доогуур ингээд нийтдээ 5 удаагийн сүүгчлэлийг хийгээд ажил дуусчаад байж байна. Шугам фабрикийн цуглуулах талбай 7.3 км талбайд шугам хоолой өгсрэлтэй ажил. Мөн биокомбината шугам фабрик хүртэлх 14 км газарт 900 мм-ийн зөөлөн ширмэн хоолойн шугам өгсрэлтэй ажлыг хийж гүйцэтгсэн. Манай төслийн хувьд болохоор биокомбинат болон шугам фабрикийн гүний одоо усны нөөцөөс 14 чихрэг гүний удаг биокомбинатад 16 гүний удаг шугам фабрикт бариад амжуулах шугамаар дамжуулан сонгон хайрхны бэлд барьсан ус гүн цэвэршүүлэх байгууламжид цэвэршүүлээд цаашаага ус зовгийн удирдах газрын 4-5 дугаар цэв дээр нэлээд Улаанбаатар хотын баруун бүсийг усаар хангах зорилготой юм төсөл байна. Түүхэндээ одоо Монголд голцоо цооногийн томилсонд хайрга эсвэл элс ашигладаг байгаа. Гэхдээ тэр нь бол удаан хугацаанд одоо цооногийн ашиглалтын одоо ашиглалтын коэффициент нь 10-20 жил 30 жилийн хугацаанд мууддаг учраас энийг бол Германоос юм шилэн бөмбөлөг хийсэн зүгээр юм байна. За тэгээд энэ яагаад хийсэн бэ гэх юм бол нэгт одоо цооног руу орж байгаа усны хэмжээг ихсэх нь хоёрт тухайн цооногийг дахин цэвэрлэх одоо янзлахад зардал аягүй багтаад учраас удаан хугацааны төлөлтийн дунд гэж бодож байгаа гаргасан байна. Баруун их усүрийг байгуулах төслийн бүх ажил дардан замаар явсангүй. Олон сорилтыг даван туулсан байдаг. 2019 онд эхэлсэн ковидын хөл хорой тэр цартгалын нөлөө бол тэр чигээр ингээд манай төслийн хэрэгжилттэй давцдаг. Зураг төслийн хамгийн хүндрэлтэй хэсэг нь COVID-19 цар тахлын үед зайнаас ажиллах шаардлагатай болсон явдал. Манай офис Америк нэгдсэн улсад харин тоног төхөөрөмж нийлүүлэгчид
бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах Хятад ард улсад захиалагч маань Монголд байсны улмаас харилцаа холбоо маш чухал болж нийтлэг зорилгодоо хүрэхэд ихээхэн хүчин чармаалт шаардсан. COVID-19 бидний хувьд томоохон сорилт байсан ч бид амжилттай даван туулсан. Зураг төслийн ажлыг дуусгаад цаг хугацаанд тендер шалгаруулалтыг зарлаад гэрээгээ байгуулж чадах уугүй юу гэдэг бол бидний хувьд бол хамгийн гол юм сорилт байсан. Хэрвээ бид нар эдгээр ажлыг цаг хугацаанд нь хэрэгжүүлж чадахгүй бол бид нар 2026 оны 3 сарын 31 гэхэд төслөө хэрэгжүүлж дуусгахгүй. Ийм одоо эрсдэл хүчин зүйлд бол тухайн үедээ ажиллаж исэн. Европоос ихэвчлэн орж ирэх тоног төхөөрөмжүүд маш их хугацаа алдах ийм асуудлууд бас гарсан. Дандаа Оросоос арматур наашаа оруулж иржсэн бол бид нар дотоодын дархны арматурыг авах, за цементийн хомслыг одоо мон цементтэй тусгайлсан гэрээ байгуулж энэ үеийг туулсан. 2022 онд бол түлш тасарсан. За энэ бол бас яг намар байсан. Барилга угсралтын дээр чинь маш хэмжээний хүнд машин механизмууд ажиллаж байгаа. Бүгдээрээ дизель түлшээр ажилладаг. Энэ дээр бид нар бас холбогдох яамдууд руу, дээр нь одоо нефт импортлагч компаниуд руу тусгайлсан хүсэлтээ илгээж багаар боловч дизелийн түлшээ бид нар авах юм боломжийг бүрдүүлж ямар ч ажлаа зогсоохгүй. Гэхдээ мэдээж тухайн үед бол нэлээд удаашрсан. 23 онд 7 сар ихээр болсон үерээс шалтгаалаад манай төсвийн талбай бол үерт автаад тэгээд үерийн улмаас бол биокомбинатын их усэг маань бүхлээрээ ер нь нэвтрэх боломжгүй болсон. Бүх машин механизмуудаа гаргасан, төр барилга байгууламжуудад нүүлгэн шилжүүлсэн. Тэгээд ер нь бол төсвийн талбайгаа бараг 2 сарын хугацаанд хаасан. 6-7 сарын их хэмжээний бороо орохоос өмнө айл болох их ажил амжуулах гэсэн зорилго тавиад бэлтгэлээ хангасан боловч 24 онд дахиад үер болсон. Тэгэл хоёр талбай маань хоёулаа бүхлээрээ нийтээр ер нь бол ингээд усан дунд орцсон байсан ба. Төслийн байгууламжуудыг цахилгаан дулаанаар хангах үүргийг Монголын тал хүлээхээр компакт гэрээнд тусгасан. Энэ хүрээнд эрчим хүчний яам, дэд бүтцийн барилга угсралтын ажлыг 9 багц тендер шалгаруулан зохион байгуулсан юм. Зөвхөн манай үйлдвэр зориулж цэмлэг дэд станцыг, шууны хөвсөр зориулж хилэм дэд станцыг, 2 дэд станцын өргөтгөл гүйцэтгсэн байгаа. Энэ мянганы сарлын цагаар хэрэгжсэн цогц энэ төслийн хүрээнд нийтдээ одоо 59 тэрбум төгрөгийн эрчим хүчний хангамжийн төслүүд Монгол Улсын засгийн газрын санхүүжилтээр хийгдсэн байна. Энэ баруун их усрын гүний хотгууд ус цэвэр шүүлтгэрүүдийн эрчим хүчний хангамжийг дандаа хоёр талын тэжээлтэйгээр буюу за аль нэг талын шугам тасарлаа гэхэд нөгөө талаас тэжээгдэх ийм боломжтой. Өөрөөр хэлбэл эрчим хүчний хангамжийн ямар нэг дасгалгүй байх талд нь технологийн болон техникийн нөхцөлийн шийдэл хийж эдгээр бүтээн байгуулалтын ажлууд бол хэрэгжсэн байгаа. Ундны ус дамжуулах зориулалттай 100 жилийн эдлэгээтэй уян ширмэн ган хоолой шугамыг угсрах буцаан хучих ажлууд 2025 оны намар бүрэн дууслаа. Ингэснээр 2 шинэ их усүрийг ус гүн цэвэршүүлэх үйлдвэртэй мөн үйлдвэрийн цэвэршүүлсэн усны шугамыг ус сувгийн төвлөрсөн системд холбосон юм. Харин өвөл нь шугам фабрикийн худгуудын барилга угсралт дуусаж 30 худгийн туршилт тохируулгыг хийх бүрэн боломжтой болсон байна. Хамгийн гол байгууламж болох ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралт 2025 онд бүрэн дууслаа. Үйлдвэр уламжлалт болон урвуу осмосын гэсэн хоёр дамжлагт буюу хосолсон технологиор усыг гүн цэвэршүүлнэ. Уламжлалт технологи нь олборлсон усыг шууд уух, ундны усны төвшөнд хүртэл цэвэршүүлдэг. Эхлээд усыг агааржуулж, төмрийн бохирдлыг ялгана. Дараа нь химийн бодисын тусламжтайгаар усан доторх органик бохирдол, хүнд металлын бохирдлыг зайлуулна. Бохирдлыг бөөгнүүлж бүлэгнүүлэн тунгаана. Тэгээд элс антрацитаар дүүргэсэн шүүлтүүрээр шүүнэ. Шүүсэн усыг халдваргүйжүүлнэ. Ингэж шууд ууж болох ус бэлэн болно.
Уламжлалт цэвэршүүлэх процессор гарсан усыг бид нэмж гүн цэвэршүүлэх процессор цэвэршүүлж байгаа. Энэ процесст маань урван осмосын мембран шүүлтүүрийг ашиглаж байгаа. Урван осмосын мембран шүүлтүүр нь юу вэ гэхээр маш нарийн микрон хэмжээтэй мембраны шүүлтүүрээр усыг шүүнэ гэсэн. Бараг эрс бодис бохирдол юу ч байхгүй. Тэгэхээр гарч байгаа ус нь маш цэвэрхэн. Бүх ондны усны байгууламж урван осмосын системтэй байдаггүй. Харин энэ байгууламжийг ирээдүйд зориулж барьсан. Ус олборлох, цэвэршүүлсэн усаа хотын шугамд нийлүүлэх бүх үйл явцыг нэгдсэн нэг системээр алсаас удирдах хянана. Бие олон шувууны бүх худгууд SCADA системд холбогдсон. Тэгээ энэ юу гэхээр худаг дээрээс жишээлбэл бүх мэдээллийг авч ажилладаг. Ус уугийн нэгдсэн SCADA систем дээр хянагддаг. SCADA гэдэг бол тэр процессыг автоматар хянах автомат үйл ажиллагааны хяналтын систем. SCADA гэдэг бол энд ямар процесс дээр хаана юу хийгдэж байна, ямар технологи дээр горимдын алдаа гарч байна, горим зөв явж байна уу, хийх ёстой цэвэрлэгнүүд нь яг ном ёсоор хийгдэж байна уу гэдэг бүх хяналтын систем, удирдлагын систем өөрөлдвөл автомат компьютерийн хяналтын системд орж ийн гэсэн үг. Үүнийг гүйцэтгэх 28 ажлын байранд ус сувгийн инженер техникийн ажилтнуудыг тоног төхөөрөмжийн угсралтын шатаас эхлэн сурган дадлагжуулжээ. 3 жил хагас үргэлжилсэн энэхүү том бүтээн байгуулалтад үндсэн гүйцэтгэгчээс гадна 31 туслан гүйцэтгэгч оролцсон байдаг. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн туршилт тохируулгын ажил 2025 оны 2 дугаар улирлаас эхэлж 7 дугаар сард цахилгаан эрчим хүчинд холбосноор бүрэн хүчин чадлаараа ажиллах нөхцөл бүрдсэн билээ. (2026 оны 3 дугаар сар ус гүн цэвэршүүлэх үйлдвэр анхны усаа хүлээн авч туршилт тохируулга хийж эхэллээ. Төслийг хугацаанд нь эзлэж үйл ажиллагааг хүлээлгэж өгөх хариуцлагатай үе. Өнөөдөр би энд анхудаа ирж байна. Сэтгэл үнэхээр хөдөлж байна. Асар мэрэгжлийн төвшөнд цогц байдлаар баригдсан байгууламж болжээ. Бүх зүйл бидний техникийн үзүүлэлтүүдийн дагуу хийгдсэн нь харагдаж байна. Бид энэ байгууламжийн зураг төслийг 2021 онд боловсруулж дуусгасан. 6 жил шаардагдсан. Харин одоо бол зураг төсөл маань бодитоор бүрэн хэрэгжижгээд байна. Баруун их усүрийн бүтээн байгуулалтад дэлхийд нэр хүндтэй олон улсын туршлагатай компаниуд оролцож үндэсний бүтээн байгуулагчдтай мөр зэрэгцэн ажилласан нь энэхүү төслийн үн цэнийг улам бүр нэмэгдүүлсэн. Зөвхөн барилга байгууламжаар хязгаарлагдахгүй энэ төслийн үн цэн нь шилдэг туршлага мэдлэгийг Монголд нутагшуулсан явдал байлаа. Мапагийн хувьд бол дундад Азад иймэрхүү төсөл дээр ажиллаж байсан ийм төслөл гүйцэтгэж байсан тийм туршлагатай компани байгаа. Мапагийн хувьд бол 100% гадаад хүн хүчээр ажилласан Бараан групп болохоор инженер техник ажилчдаа олон улсаас авчираад тусан гүйцэтгэж Монгол компаниудаар гүйцэтгсэн байна. Олон улсын төсөл учраас анхудаа Монгол зорилгочдод хийж гүйцэтгэж байгаа. Тэгэхээр бидэд олон улсын мэрэгчлэнүүд хэрэгтэй байсан. Тэр хүмүүс маань ирээд сайхан төслөг гүйцэтгээд явсан байна. Бүтээн байгуулалт эхлэхэд газар чөлөөлөлт хамгийн чухал хэсэг болдог. Томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтын газар чөлөөлөлт нүүлгэн шилжүүлэлт гэдэг талуудын ойлголцол, зөвшөлтсөл шаарддаг нарийн эмзэг ажил. Монголын мянган сорилын сан бол газар чөлөөлөлттэй ажил олон улсын стандарт буюу олон улсын санхүүгийн корпорацийн гүйцэтгэлийн стандартын дагуу хэрэгжүүлдэг. Тэр нь юу вэ гэхээр илүү тийм эргэн төвтэй, иргэнийг аль болох хохироохгүй байх. Аль болох нөхөөлрыг зах зээлийн ханшаар илэгдэл хоригдол тооцохгүйгээр ямарваа нэгэн татвар төлбөр хураамж авах болвол шаардлагатай болвол тэрийг нөхөөлөрт нэмэгдүүлж тооцсон ч гэдэг юм уу те. Тухайн одоо газраа чөлөөлүүлж байгаа газраа ингээд алдж байгаа хохирлоо
одоо нөхөн төлөвлөж байгаа тухайн иргэн аж ахуйн гэж байгууллагаас ямарваа нэгэн одоо өртөг зардал гаргуулахгүйгээр асуудлыг шийднэ, буюу газраа чөлөөлнө, газар чөлөөлтийн харилцаанд орно гэдэг юм. Энэ арга зүйгээр явдаг. Нийслэлээр хийж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд санал болгож байгаа нөхөн олгороос манай Монголын Минь сорилтын сангийн төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа газар чөлөөлтийн нөхөн олгорын өртөг хэмжээ бол арай их байх жишээ нэ. Туулын доод хөндөд 5 жилийн турш өрнсөн энэхүү бүтээн байгуулалтын ажил иргэдийн өдөр тутмын амьдрал, хүрээлэн буй байгаль орчинд айлуулах сөрөг нөлөөгүй байхад анхаарлаа хандуулж, тусгайлан төлөвлөгөөг гарган ажилласан юм. Үүний нэг жишээ нь сонгон хайрхан уулын ингэрдэх таруугыг хамгаалах үйл ажиллагаа байлаа. Олон улсын санхүүгийн корпорацийн гүйцэтгэлийн стандартын дагуу таргууны тоотлогоо маань хорогдох юм уу багасах юм бол манай энэ компактын үйл ажиллагаа зогсох хүртэл ийм том эрсдэл үүсдэг байгаа. Тийм учраас бид нэр энэ таргуундаа маш их ашиглагдал өгч ажилласан. Энд нь бүр тусдан таруу хамгаалах төлөвлөгөө гаргаад батлуулаад ажилласан. Зарим нэг нь дурдах юм бол тэр барилга үсрэлтийн ажлаас гарах дуу чимээг хамгаалах шорон далангаа босгох. За яг таргууны эдээшлэх цагт нь өглөө оройны гарааных нь үеэр хүнд машин механизм ажилуулахгүй байх. За мөн тарганы амьдарч байгаа амьдрах орчингийн тэтгэх сайжруулахын тулд чулуун тоогоогоо байгуулж ажиллах гих мэт олон үйл ажиллагааг хийсний үр дүнд манай усны компакт маань таргуунд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр энэ барилга үсрэлтийн ажлыг хийж болдго юм а гэдгийн сайхан жишээ болсон. Ус гүн цэвэршүүлэх байгууламжийн төсөл эхэлсэн 21 оны намар энэ ам нь 7 дош бүлний 57 бодгол бүртгэж байсан бол төсөл дуусч байгаа 25 оны 128 бүлд хамаарах 160 гаруй тарга болон ойширсан байна. За бид энэ нөхөн сэргээлт төвчлөлтийн ажлыг энэ бүтээн байгуулалт барилга үсрэлтийн ажилтайгаа яг зэрэгцүүлээд хийгээд эхэлсэн байдаг. Манай төслийн усны компактын хувьд нийт 55 км шугам хоолой суйрлуулсан. Гэхдээ энийг анх төлөвлөхдөө бид нэр байгаль орчин төлөх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд нь байлгаж энийг төлөвлөж хийсэн. За мөн нийт шугам фабрикт 5.3 га газарт 10,000 модыг мэргэжлийн байгууллагаар тарьж ургуулж нийслэлийн ойн сан түлээлж өгсөн ийм сайхан ажил болсон. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр бол зүгээр нэг барилга биш, олон 10 жил Монголын иргэдийн амьдралд нөлөөлөх дэд бүтэц. Тиймээс бид энэ төслийг эхнээс нь эдийн засгийн төдийгүй нийгмийн хүний эрхийн өндөөс харж төлөвлөсөн. Ялангуяа Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацийн санхүүжилттэй төсөл учраас олон улсын стандартуудыг чанд мөрдөх, орон нутгийн иргэд байгууллагуудтай ойлголцож нөлөөллийг зөв удирдах нь зайлшгүй шаардлага байсан. Туркид ч барилгын салбарт эмэгтэйчүүдийн оролцоо хязгаарлагдмал. Тиймээс бид ихэвчлэн үйлчилгээ туслах ажлын байранд эмэгтэйчүүдийг төлөв авсан. Мянганы сорилтын 2 дахь буюу усны компакт гэрээний хүрээнд нийслэлийн ус хангамжийг 80 гаруй хувиар нэмэгдүүлэх шинэ их үүсвэр байгуулагдлаа. Америкийн нэгдсэн улсын буцалтгүй тусламж, Монгол улсын засгийн газрын хөрөнгө оруулалт бүхий энэ бүтээн байгуулалт эдийн засагт өрийн дарамт үүсгээгүй хамгийн том хөрөнгө оруулалт гэдгээр ялгаатай. Компактын хүрээнд энэ хэрэгжүүлсэн баруун их усвар ашиглалтанд орсноор нэгдүгээрт мэдээж нийслэлийн ус хангамжийн хувьд бол энэ их усвар дангаараа ус хангамжийн хамгийн том их усвар болж байна. Жилдээ 50 сая метр куб хүртэлх ус олборлон нийлүүлэх боломжтой, хүчин чадалтай хамгийн том их усвар болж байна. Түүнээс гадна одоо энэ томоохон их усвар ашиглалтанд орсноор за манай үйлдвэр аж ахуйн нэгжүүд манай одоо нийслэл хотод байрладаг. Манай нийслэл хотод бол одоо Монгол Улсын эдийн засгийн нийт үйл ажиллагааны 3/2-оос дээш хувийн шахуу төвлөрсөн байдаг. Тэгэхээр Монгол Улсын эдийн засгийн нуруундаа өөрчлөлт авч явж байгаа нийслэл хотод байралтай энэ баялаг бүтээгчд, хувийн хвшил аж ахуйн нэгж үйлдвэрлэгчид маань усны хамслаас айх аюулгүйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх. За түүнээс гадна одоо нийслэл хотод толгомдож байгаа агарын бохирдол, төвчрэл гэх мэт олон асуудлыг бол одоо нийслэл хотод хэлэх, дагуул суурьшлийн бүсүүд бий болох гэх мэт энэ арга хэрэгслэр бол одоо шийдвэрлэх ийм нөхцөл боломж бүрдэж байгаагаараа ач холбогдлын хувьд бол маш өргөн салбар дамнасан ийм томоохон ач холбогдолтой төсөл бол манай энэ баруун их усрын төсөл болж хэрэгжсэн байна. Хэрвээ ус хангамж хангалттай байвал нийслэл маань баруун тишээгээ тэлж хөгжих бүрэн бололцоотой болж байгаа. Тэгэхээр энэ манай баруун их усвар маань
шин сүрчдийн бүсүүдийг одоо Улаанбаатар хотын баруун хэсэгт цэвэр усаар хангах ийм бүрэн бололцоотой болж байгаа. Дээр нь бол мэдээж ус хангамж бэлэн болохоор цаашдаа эдийн засгийн хувьд ач холбогдолтой шинэ одоо аж ахуй нэгжүүд Улаанбаатар хотын баруун хэсэгт үйл ажиллагаагаа явуулах бүрэн бололцоотой болж байгаа ийм ач холбогдолтой байна. Эдийн засгийн загвараараа болвол төслийн өгөөжийг төсөлд хэрэгжиж дууснаас хойш 30 жилийн хугацаанд тооцоолдог байгаа. Монголын мягны сорилтын сангийн төсөл хэрэгжсэний дараах 30 жилийн хугацаанд Монгол улсын маань хүн амын тоо 4.4 сая болно. Тэрэн дундаа Улаанбаатар хотын иргэд маань 2.4 болно хэмээн тооцоолсон байдаг. За энэ нь манай төслийн өгөөжийг Улаанбаатар хотын нийт иргэд буюу 600-аад мянган өрхийн 2.4 сая иргэд хүртнэ гэсэн юм тооцоолол байдаг. Усны хомсдолд өртөх өндөр эрсдэл бүхий Улаанбаатар хот ирээдүйн иргэдтэй зориулсан бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ус хангамж инхүү баталгаажлаа. За энэ баруун их усур маань өөрөө 50 сая метр кубын хүчин чадалтай гэхээр энэ бол Улаанбаатар хотын хамгийн том унтны усны их усур болж байгаа. Урт хугацаанд бодит үр өгөөж өгөх, улс орны эдийн засаг, хөгжлийн ирээдүйг баталгаажуулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх томоохон хөтөлбөрийг Монгол, Америк хоёр улс хамтран хэрэгжүүлсэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дотроо суугаад ингээ ярихад бол сэтгэл бол мэдээж маш өөр юм. Өмнө нь ингээд төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлээд асуудлууд ингээд тохоо бүр гараад шийдэд явж хахад хоошоо эргээд харахад бол нөө тулсан зам нараа богинохон урагшаа харахад бол хүлээж байгаа зам нь илүү урт харагддаг байсан. Одоо ингээ харахад бол хоошоо эргээд харахад бол тулсан зам маань илүү урт бас нилээдгүй саад бэрхшээл тулаад даваад тойрхын тойроод туулахын тулаад гараад ирчихсэн. Энэ ажлыг одоо зураг төсөв цаасан дээр байхаас нэхлээд үдий бодит барилга байгууламж, бодитоор бүтээн байгуулсан ийм болчихсон байхыг харахад бол хамгийн түрүүнд бол бахархах сэтгэл их төрж байна. Улаанбаатарын ирээдүйг тэтгэх амьдралын шин их булаг ориглон ундарч маргаашийн хөгжлийн баталгаа болон урсах болно. Улаанбаатар хотын ус хангамж баталгаатай боллоо. Усны компакт. Ус амьдралыг тэтгэж итгэл нөхрөлийг баталдаг.